За өнөөдөр ямар ч үсэн ингээд шинэ ерөнхий сайдаа бид нэр өгтөж авах юм шиг байна. Нэгэнт томилогдож байгаа бол бас хэдэн асуулт бас хэдэн захиас байна. Нэгдүгээрт хэдийгээр ерөнхийлөгч их хурлын чуулганы хуралдаанд орж ирж үндсэн хуулийн өөрчлөлт байхгүй гэдэг талаар мэдээлэл өгсөн боловч ерөөсөө эргэлзээ тайлхдахгүй байна. Зандчтай дарга маш тодорхой хариулаад өгөөч. Одоо танаас засгийн газраас энэ хугацаанд бүр ирэхээр хэрэгжүүлж явах хугацаанд ямар нэг байдлаар засаглалын хэлбэрийг солих талаар ард нийтийн санал асуулгыг оруулж ирэх үү? Тодорхой хариулт. Хоёрдугаарт энэ олон улсын байгууллагуудын төсөөлийн индексээр энэ арчлалын индекс, хэвлэлийн эрхчлөөний индекс ингээ унаад байгааг голлох шалтгааныг та яг юу гэж үзэж байна? Голлох шалтгааныг. Гуравдугаарт сая үндэсний статистикийн хорооны статистик тоонуудыг хараа байж л Монголын одоо айлуудын, айл өрхүүдийн дундаж орлого 1.8 сая төгрөг, дундаж зардлага бас 1.8 сая төгрөг. Өөрөөр хэлбэл энэ тоог харах юм бол нэг талдаа орлого маш өндөр байна, нөгөө талдаа доор байгаа нь бүрд орцсон байна. Өөрөөр хэлбэл та яг энэ тоог харах юм бол яг тэг цэг дээрээс одоо эхэлж байна. Энэ өрхийн орлого, энэ зарлагын харьцаа таныг энэ ажиллаж явах үед хэрхэн өөрчлөгдөх вэ? Яаж сайжрах вэ? Жохо хэмжигдэх нэгжтэй хэдүүлээ нэг ярилцъя гэж бодоод. Одоо эдгээр томилогдох байгаа ч гэсэн тодорхой хариулт энэ дээр хэлж таны үед хэд болох вэ? За энэ валютын ханш инфляц гэдэг нэргүү одоо ийм нэргүү татварт үнэхээр дарлуулж байгаа. Энэ бол нөгөө нэг өнгөрсөн удаагийн засгийн газрыг авч хэрэгжүүлж байсан буруу алдаатай бодлогуудыг л үрдэн баахан мөнгөний нийлүүлэлтүүд бахан буруу шийдвэрүүдтэй холбоотой. Тэгэхээр энэ инфляцийг хэрхэн барих юм? Валютын ханшаа тогтоон байрж яг дийлэх үү? Чадах уу? Өрхийн амжиргаатай холбоотой энэ ажлын байр шүү дээ. Одоо өрхийн орлого гэдэг чинь ерөөсөө ажлын байрыг яаж нэмэгдүүлэх юм? Энэ цалин орлоготой байхад нь яаж ер нь яг анхаарах юм? Бодиттой ингээд нэг ажлуудыг та хийлээд өгөөч. Та одоо томилогдож байгаа хүний хувьд. Төрийн өмчийг хөгжлөнө гэж хэлж байна. 50% гэж хэлж байна. Хаанаас эхлэх юм? Яг хаанаас? Танд одоо бодол байгаа бох 50% гэж хэлж гэнэ гэдэг бол нэгэнд зорилго төлөвлөгөө нь бол гарцсан байгаа гэж бодсон. За ингээд сүүлд нь одоо энэ ухаан удагтай холбоотой сөүлүүд яригдаад байгаа энэ 2007 оны гарсан их хурлын тогтоолыг ерөөсөө биелүүлээгүйгээс болсон л асуудал юм байлээ засгийн газар нь. Энэ дээр яг ямар байр суурьтай байгаа вэ? Тэгвэл буруу ойлголтууд яваад байна. Хэдэн гишүүд хамгаалаад байгаа юм шиг. Ер нь энэ парламент баялагийг эзэмшигчдийг хамгаалаад байгаа юм шиг ойлголт энийг зарлуулад өгч байна. За нэгдүгээрт бид бас үндсэн хуулийг сайн судлах хэрэгтэй гэж бодож байна. Үндсэн хуулийг өөрчлөх гээд дур зоргоороо авирлах засгийн газар хувь институт байх ямар ч болцоогүй юм эрх зүйн орчинд бид ажиллаж байгаа. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд төрийн бүх эрх мэдэл ард түмнээс их сурвалжтай учраас ард түмний санал санаачлахгүйгээр аль эсвэл дур зоргын шинж нартаагаар нэг нам нэг хэсэг бүлэг хүмүүс үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Заавал энэ журмын тухай хуулиас гадуур хийж байгаа үйлдэлийг төрийн эсрэг гэмт хэрэг гинэ гэж үзсэн. Тэгэхээр ийм санаачлал гаргах нь бол өөрөө бүр үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг тооцогддог ус орнууд. Хоёрдугаарт нь альва тийм өөрчлөлт өөрөө шинэ үндсэн хууль байхгүй. Засаглалын хэлбэрийг өөрчлөх бол үндсэн хуулийг цоо шинээр нэмэх болно. Энийг ард түмнээр хэдэн жил хэлцүүлэхийг мэдэхгүй. 92 онд үндсэн хууль болохдоо бүтэн жил хэлцүүлсэн. Гуравдугаарт нь энийг эцсийн эцэст улсын хурл шийдвэрлэнэ. Ард нийтийн санал асуулгын явуулах саналыг нийт гишүүдийн 3/2-оор буюу 84 гишүүний саналаар үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 94 гишүүн байна. 4/3-аар гишүүд 5 хүн шийднэ. Энэ ярилцахгүйгээр нэг хүн үндсэн хууль өөрчлөлт ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод эсвэл ерөнхий сайдын засаглал зогсоогоод авах ямар ч болцоогүй. Энэ бол дэлхийн нийтийн ардчлалын чиг хандлагч тэр одоо дур зоргын шинж чанартай юм хандлагаар үндсэн хууль өөрчлөх болцоо бол манай улсад нь ялангуяа ийм эрх чөлөөг эрхэмлдэг ийм ардчилсан улсад боломж тохиромжгүй энэ үлгэрт бол би итгэдэггүй. За энэ хангалттай авах гэж бодож байна. Хоёрдугаарт нь бол энэ орлого
Ардчлалын индекс юунаас бол буураад байна гэж. За ардчлалын индекс жишээлбэл хэвлэлийн эрхчлөөний индекс буурснаас буурч болно. Хэвлэлийн эрхчлөөний индексээр 2023 байдлаар 180 орноос 88 дээр байсан бол 25 оны байдлаар 21 байраар хурц 109 дугаар дэрэмтлэгжээ. Та хэвлэлийн хөө хэвлэл мэдээлэлд байгаа өнөөдөр мөнгөний оролцоо. Хэвлэл мэдээллийн салбарт байгаа өнөөдрийн одоо улс төрчдийн оролцоог. За бүр тодорхой хэлбэл энэ хэвлэлийн эрхчлөөний индексийн унсны гол шалтгаан нь улс төрчид хэвлэл мэдээллийн эрхчлийг эзэмшдэг нөхцөл байдал бол энэ хэвлэлийн эрхчлөө унах нэг шалтгаан байна. Хоёрдугаарт нь сонгуулийн шударга байдал байна. Эрхчлөөний индексүүд байна. Авилгалын төсөөллийн индексүүд байна. Энэ бүх асуудлууд дотоо шалгуур үзүүлэлтүүдтэй. Энэ болгон дээр анхаарч ажиллаж ээж бид энэ индексээ сайжруулах болцоотой. Тэгэхээр энэ бол зөвхөн индекс хөөхөөсөө гадна чанарын үзүүлэлтүүдийг бид бодтой харж өөрчлөлт оруулахын тулд улсын их хурлын гишүүдийн ч тэр манай 4 дахь цэцэглэл болсон хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль одоо өргөн бариад хэлцэгдэж байгаа. Энэ бүхэн дээр одоо гишүүд маань илүү тодорхой залтуудыг оруулж хаана хариуцлага сахилгаа нэмэгдүүлж ээж бид хүний эрх ардчлалын индексээ сайжруулж чадна гэж бодож байна. Энэ бол бас дан ганц нэг хүний ерөнхий сайдын санаачлал дээр хэрэгжих боломжгүй олон талт ардчлалын хүчин зүйлээс хамаарна. За өрхийн орлого ер нь тэгш бус байдлыг бууруулах өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд бол нэгдүгээр макро эдийн засгийн доктортой байдлыг хангах буюу инфляцийг бууруулах шаардлагатай. Инфляц байнга өсөд байхаар энгийн иргэдэл хамгийн хачаал бий болгодог. Энэ инфляцийн цоо шалтгаан төлбөрийн тэнцэл байдаг. Төлбөрийн тэнцэл импортын хэм аваад багтсан валютын аншиг өсгөн, валютын анш өсгөрөө импортын инфляцаа өдөөнө. За ийм учраас энэ бизнесийн орчин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ийм бодлого шаардлагатай. Ингэж жил бид доктортой өрхийн бодит орлогыг нэмж чадна. Тэгэхгүй бол өрхийн зардал орлогоосоо илүү буюу нийт өрхийн 69% зээлтэй байна. Цалингийн зээлээс ахуулаад орон сууцны зээл хүртэл 69% зээлтэй байна. Энэ өнөөдрийн бодит байдал. Ийм учраас энийг өөрчилж тодорхой одоо энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, татварын реформ хийх, нэмэгдсэн өртгийн албан татварыг реформ болон энэ зохиц реформуудыг хийх нь энэтэй уялдаж хэрэгжих ёстой гэж бодож байгаа. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих асуудал. Суур үндэс нь бол одоо бүх үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр бий болно, баялаг нэмэн өртөг бүтээгдэн энийгээ дагаад одоо өрхийн орлого нэмэгдэх. Ийм чиг хандлагатай. За нэг юм эргэлзээ буруу мэдээлэл тарцсан байгаад таньдаас бүр залруулах хүсэж байна. Одоо энэ ухаан утгатай холбоотой яригадаад байгаа. Нэг хүн болвол ингээл монголчуудаа баялагийг олж өгөхгүй л жигтэйхэн хичээгээд тэгээ нөө баялагийг авсан хэсэг нь жигтэйхэн эсэргүүцэд дайн зарлаад тэрэн дээр нь Монголын парламент хамгаалалт болж яваад тэгээ нөгөө хүнээ аваад хайцсан юм шиг юм ойлголт төрүүлсэн. А яг бичиг баримтын он цагийн ингээ харахаар 2007 онд Монгол Улсын хурал Монгол Улсын засгийн газартаа үүрэг өгсөн юм бэл. Энэ стратегийн урд газруудыг эзэмших компаниудад явж хэлэлцээр хий. За тэгээд энэ ашигт малтмалын хуультай нийцүүлж орж иргэж. Тэр ажлаа хийгээгүй юм байл. Тэр ажлыг нь та одоо хийх үү? Энэ дээр нэг тодорхой та нэг хэлээд өгөөч. Байр суурь хэлээд өгөөч. Тэгээд дахиад тодруулъя. За Монгол Улсын ерөнхий сайд бол хуулийн биелэлтийг улсын их хурлын өмнө хариуцдаг ийм төрлийн албан тушаалтай. Хууль биелүүлэх үүрэгтэй. Хууль тогтоох байгууллага нь улсын их хурлаа. Энэ улсын их хурлаар батлсан үндэсний баялагын сангийн тухай хууль, ашигт малтмалын тухай хуулийг хэлбэрэлтгүй биелүүлж хэрэгжүүлэх нь ерөнхий сайдын үүрэг байх ёстой. Энэ баялагын шударга хуваарлалт, олон нийтийн эрх мэдэл, итгэлцэл, төрийн эрх мэдлэлд сөргөөр нөлөөлдөг энэ асуудал бол ашигт малтмалын орлогын шударга хуваарлалт ил тод бус байсныг л харуулж байгаа. Ийм учраас бүх юмыг ил тод болгох хэрэгтэй. Энэ цаана байсан бүх юмыг одоо хөрөнгө албан тушаалтны хөрөнгө орлогоос ахуулаад ил тод байдал бол асуудлыг шийдэхний гарц мөн. Ер нь баялагын өгөөжийг дэвш хүртээх механизмыг бичүүлж нийгмийн шударга байдлыг сэргээх бодлого баримтлахын тулд одоо энэ стратегийн ордуудтай хилцээ их ажлыг ард түмний өмнө нээлттэй тодор зохион байгуулнаа. Энд улсын их хурлын гишүүд л одоо За тэгээд үлдсэн минутанд тань захиасаа хэлээ. Ер нь бол PR-а бодолтой игээрээ зандарч дарга. Та бас одоо ер нь хэвлэлд их цочмтгоо шүү.
цочмтгой хүн огцом үйлдэл хийдэг. Огцом үйлдэл нь хүний эрх хэрэгчлөөг зөрчиж идэг, нийгмийг харанхуй болгож идэг. Тийм учраас энэ хар бараан PR худлахуурмгаар засалж гисэн байдлаас бүр тис эсрэгээр нь ил тод нээлттэй ажиллаарай гэж нэгдүгээр. Хоёрдугаарт энэ төр сэтгүүл зүйн хоёрын хооронд байгаа мөнгөн холбоосыг тас зохиорой. Тас зохиорой. Одоо энэ төсвийн мөнгөөр хэвлэлийнхнийг угждгийг болиулаарай. Энэ дээр бүр манлайлж ажиллаарай гэж танд хэлэх гэж байна. Хэвлэлийн хэрэгчлөөний нэртэй хэвлэлийн хэрэгчлөөний эсрэг бүр юм заалтуудтай өмнөх засгийн газрын өргөн барьсан хэвлэлийн хэрэгчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгыг буцаан татаарай. Тэгээд бизнесүүдтэйгээ өстэй юм шиг ажилдгаа болох хэрэгтэй. Сая үндэсний үйлдвэрлэлүүдэд ярьж байна. Үндэсний үйлдвэрлэлүүдэд хайрлаж ажиллаарай гэж. За чөлөөт хариуцлагатай ёс зүйтэй хууль мэдээлэл бол ардчлалын нэг дархлаа, засаглалын нэг баг нь мөн. Тиймээс би хэвлэл мэдээлэлд ямар ч нээлттэй байж, ямар ч хаалтын гэрээ байгуулж ирээгүй. Миний бүх юм нээлттэй байдаг. Алдаа номын ил тод байдаг. Ном сум харуулсан ч гэсэн, алхаж гिचгсэн ч гэсэн миний алдаа болгон ард түмэндээ нээлттэй байж ирсэн. Цаашдаа ч гэсэн нээлттэй байдлыг ямар ч эрхэмлэж ирнэ. Харин бусдыг харлуулах, үннийг говьлох, иргэдийг талцуулах замаар ашиг хонжоо олох зорилготой үйлдэлийг ард түмний татварын мөнгөөр өгждөг үзэгдэл явж хэрэгж ажиллахгүй. Манай хэвлэл мэдээллийн салбарын лодоо самбуу гүшин та бүхэн маань хэвлэлийн мэдээ эрхчлөөдөр харин манлайлж санаачилж энэ хараат ус чөлөөт хэвлэл мэдээлэл ардчлалын нэг дархлаагаа хөгжүүлэх талаараа бас энэ хуулийн дээр бас санаачлагтай ажиллаж энэ заалтуудад оруулж ажиллаарай гэж хүсэж байна. Хэвлэлийн эрхчлөөний хууль уу? Одоо та улсын хурлын гишүүний хувьд энэ хуулийн дээр санаачлах манлайлал аваад ажиллаад энэ ер нь хэвлэл мэдээлэл маань төрийн мөнгөөр өгждөг, хаалтын гэрээ байгуулдаг, харлуулдаг, говьлдог, ард түмний талцуулдаг асуудлын хувьд энийгээ дасан зогсоох заалтыг оруулах шаардлагатай. Ер нь Аз дэвэ санхудаа Монгол улс манай парламент хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Хүний эрх хамгаалах асуудал улс хэвлэл мэдээлэлтэй ч холбогдно. Ийм учраас хэвлэл мэдээллийн хуулийг бол одоо улсын хурлын ширээн дээр байгаа учраас та бүхэн хэлж би шийд засгийн газар оролцох асуудал шээ гэж бодож байна.